Сайн байцгаана уу? За ихэнх хүмүүс өөртөө би яг л ийм хүн угаасаа л ийм байсан цаашдаа чи ийм болно гэж өөртөө тэгж тодтогч ярьдаг. Гэхдээ таны өөрийгөө одоо хэн бол таныг одоо бий болгож байгаа хувь хүний бий болгож байгаа зүйлийн ихэнх нь 90% нь одоо програм байдаг програм. Бид нэр энийг одоо ихэнх хүмүүс одоо ухаараагүй би ч гэсэн урд нь яс мэдтгүй л байсан ах. Оюуны фитнесээр хичээлж эхлэхээс өмнө энэ талаар ямар ч ойлголтгүй яг л өөрийгөө би яг л ийм хүн одоо цаашдаа л ийм хүн болно гэд ингээд хүлээгээд тавцсан байдаг. Гэхдээ хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр хүн болгон та сайхан амьдрах эрхтэй. Хүн болгон аз жаргалтай эд баялгаар дүүрэн баян чинэлэг гахалтай сайхан амьдрах эрхтэй. Одоо тэр эрхийг биднэрт заяагцсан байдаг. Гэтэл бид нэр одоо мэдээж тэр одоо амьдрахын тулд бид нэр өөртөө өөрчлөх хэрэгтэй байдаг. Яг өөрийгөө бүтээх хэрэгтэй байдаг. Бид нэр угаасаа л ерөөсөө бүтээх чадвартай бөгөөд бид нэр хамгийн одоо бидний одоо бүтээх ёстой зүйл бол бидний амьдрал байгаа. Хин нэгэн бидний өмнөөс бидний амьдралыг бүтээх боломжгүй, сайнэр бүтээх боломжгүй. Түрүү хэлсэнтэй 90 гаруй хувь нь одоо бид нар ингээд програм болсон байгаа. Одоо энэ талаар яг бол одоо хүн болгон ихийг нь сонсон байгаа хальта 70 томсор гэж сонсон байгаа. Бид нар одоо орчин тойрноосоо болон одоо генетикээрээ одоо төрхөөсөө эхлээд програмлагдсан байгаа. Жишээлбэл одоо генетик мэдээж одоо ямар царайтай, нүүр царайтай нь болохоор мэдээж генетикээсээ аваад эцэг хийгээ, өвгд эцэг ингээд дуурайгаад төрсэн байгаа. Тэгээд генетикийн гэхдээ бас одоо нүдэнд харагдах байдлаас гадна маш олон зүйлүүдээс биднийг одоо тодорхойлж ингэж явж идэг. Одоо жишээлбэл амтлагаа ч гэдэм үү. Бидний одоо иддэг одоо хоол хүртэл одоо ингэ генетикээр програмлагдсан байгаа байхгүй. Нэг жишээ гэх юм бол би одоо ааруул нь маш их туртай, цагаан эдийн туртай ааруул эзэг бислэг одоо бүхэл одоо энэ цагаан эдэг иддэг. Гадаадад явахтаа ч гэсэн ингээд аваад явдаг, ингээд байнга идчихэдэг. Тэгээд ингээд нөгөө аарал маруулаа ингээд итгэр нөгөө хүмүүс ч ингээд сонирхол гадныхан ч сонирхол юу идэж байгаа ингээд асуугаал ингээд тэгэхээр нэг 2 ч удаа бараг тэгж нөгөө нэг англи хамт ажиллаж байсан охин асуугаад тэгээ ааруулаа ингээд авсаасан чи бүр ямар ингээд муухай амттай ямар сони ингээд бүр ингээд идэж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ аарал муухайдаа биш. Хэрвээ аарал гэдэг зүйл чи өөрөө одоо амтгүй муухай байсан бол монголчууд минь бүгдөө л идэхгүй байна штэ. Миний хувьд одоо жишээл монгол хүмүүсийн хувьд аарал гэдэг зүйл үнэхээр гоё амттай ярьсан ч баршуус гоё чинь гэхээр үнэхээр гоё амттай зүйл штэ. Тэгэхээр юу одоо тэр хүний хувьд ерөөсөө генетикээрээ одоо тэр зүйлийг идэж одоо тасаж заншиж сураагүй болохоор яг тийм эвгүй одоо онцгой мэдрэмж төрж ийна гэж хэлж байгаа байхгүй. Идэж чадахгүй байна гэдэг. Ихэнх хүмүүс ер нь зарим тэгтээ гадныхан бас иддэг хүмүүс байдаг. Тэгтээ ихэнх нь ер нь миний учирсан хүмүүсийн ихэнх нь ааруул идэж чаддгүй, сүйдээ заавч чаддгүй. Тэдний чинь бидний одоо энэ хил амтлага эртмэн хүртэл генетикээрээ програмлагдсан байна гэсэн үг шүү дээ. Би надад нэг айгу онцгой юм тохиолдчихсэн. Би энэтхийг байхдаа хоол идчихээд мэдгүй штэ тэр чинь анх удаа энэтхэгт очиж байгаа зөндөө ингээ хоол ингээ ширнээр тавьсан юм авч идчихээд ингээ аимшигтай халуун юм идээд бүр уйлаад хөлс гараад бүр 0 дотор ингээ ороод бүр ингээ уйлаад хоолоо өвдөөд дотор муухаараад бүр үнэхээр муухай болж исэн. Бүр ерөөсөө идэж чадахгүй. Гэтэл нөө энэтхэг хүмүүс чинь ингээ зүгээр идээд ямар ч реакц хариу урал үзүүлэхгүй байна гэдэг чинь угаасаа тэд нар чи генетикээрээ ингээд тэр хүн чинь ганц төрөөд тэр халуун ногоо идээгүй шүү дээ. Тэр хүний аав нь өвөө нь өвөөгийнх нь өвөө нь ингээд бараг бид нар чи ингээд 12 үеийнхаа мэдээллийг ингээд бид нар өөрсөндөө хадгалаад ингээд аваа явж идэг. Тэгэхээр бас нэг талаараа гой, нөгөө талаараа жоохон хэцүү. Ягаад гэвэл тэр 12 хүний 12 үе гэж байгаа ш. Тэгэхээр 12 үе гэхэр чи мэдээж 2 хүн орсон байгаа. Тэгэхээр нийт 24 хүний дээр одоо дадал зуршил, сайн дадал зуршилж байгаа, муу дадал зуршилж байгаа тэр бүгдийг ингээд бид нэр аваад одоо
явж байгаа тэр одоо зүйлүүд байна. Өнөөдөр бидний хувь хүн болоход асар их нөлөө үзүүлж байгаа. Тэгээ бид нар энийг ойлгохгүй энэ нэг засах боломжтой, хүн болон өөрийгөө засах боломжтой. Бид нар өөрийгөө засаж өөрчилснөөр бидний амьдрал засагдаад өөрчлөгдөж явж идэг. Илүү сайн тал руугаа явж идэг гэсэн үг. Тэгэхээр мэдээж өвгдөөсөө бидний өвлж авсан сайн зан чанар байгаа. Тэрийгэ мэдээж өргөжлүүлээд одоо үр хөвгтөө өвлүүлээд энийгээ өргөжлүүлнэ. Гэхдээ муу тэр бас дадал зуршилч юм уу тэр зүйлүүдийг бид нэр тэрийг ойлгоод зөвхөн бид нар өөртөөгөө заснараа тэр одоо муу тэр дадал зуршил маань бидний одоо үр хөвгтүүдэд одоо дахиж одоо дамжигдаж очихоос сэргийлж байна гэсэн, зогсож байна гэсэн үг. Одоо тэгээ Америкчууд маш олон хэлж штэ тий. Одоо ингээл одоо анх одоо гэр бүлийнхаа одоо анхных нь хүн болоод одоо зарим одоо Америкчууд ингээл үе удмаараа ч юм ингээл жоохон ядуу одоо мөнгөний одоо асуудалтай мөнгөгүй ийм одоо өссөн хүмүүс байлаа гэхэд тэрийг би одоо ингээд таслан зогсоож байгаа анхны хүн болж гин ч гэдэг юм. Тийм зүйлүүдийг би бол одоо энэ Америк семинарт явж байхдаа зөндөө сонсч байсан. Манай гэр бүлүүд ингээд мөнгөгөөсөө олоод сургуульд сурж байгаагүй, ерөөсөө сургууль сурсан хүн байхгүй. Өнчнөө олон ингээд юунууд удам дамжсан. За даалгаа хар арьстай Америкууд тий дийлэнх нь. Тэгээд би одоо анхны одоо саят нь болоод амьдрал одоо гэр бүлийнхаа энэ одоо чейн энэ нэг одоо утсыг төмрийг одоо тастаад анхны хүн болж байна. Одоо надаас хойш залгуулад миний үр хүүхдүүд ингээд элбэг одоо баян чинэлээ ингээд амьдраад явах юмаа гэдэг ийм одоо зүйлүүдийг маш олон хүмүүс ярихыг сонсон. Тэгэхээр бид нэр зөвхөн та одоо нэг өөрчлөлт хийснээрээ та өөрийнхөө одоо амьдралд нэг өөрчлөлтийг хийснээрээ таны одоо дараагийн үе удам таны одоо дараагаас гарч байгаа үр хүүхдүүд чинь таны одоо байгаа мэдээлэл цаашаа 12 үе дамжаад аваад явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас энэ өөрийгөө одоо өөрчилнө гэдэг чинь зөвхөн өөртөө одоо хөрөнгө оруулалт хийж яах гэсэн үг биш байгаа. Цаана одоо таны араас чинь гарч одоо төрөх өчнөө олон хүмүүстэй өчнөө олон тэр одоо үр хүүхдүүд ач зээ 30-ийнхаа одоо амьдралыг нь эргээр өөрчлөнө гэдэг бол энэ бол маш сайхан одоо буян болж байна гэсэн үг. Хүн бол хэдэн ч насанд өөрчлөгдөж болно. 80 нь хизээч хүн өөрчлөгдөж өөрийгөө сайжруулж өөрийгөө эрүүл болоход ерөөсөө нас хамаагүй 80 настайдаа ч 90 настайдаа ч өөрчлөлтийг хийж болно. Нас бол зүгээр тоо гэдэг зүйл бол бас айгүй чухал зүйл байгаа да. Тэгээ хоёрдугаарт нь гэх юм бол бид нэр яг орчноосоо програмлагдж байгаа. Яг ямар орчин төрсөн бэ? Жишээл Монгол улс гэдэг энэ гайхамшигт сайхан улс орнд бид нэр төрсөн энэ гайхалтай сайхан хүмүүс байна. Монгол улсын заншил ёс соёл гэдэг өчнөө олон мянган жил одоо ингээд биднэрт өвлөгдөөд ирсэн энэ одоо зан заршил энэ зүйлүүд биднийг бас хувь хүн болгоход нөлөөлж идэг. Тэнд мэдээж сайн зүйл маш их байгаа, бас сөрөг зүйлч байгаа. За тэгээ ингээд ер нь ингээ 3 одоо үндсэн зүйлээр л хүмүүс ингээ програмлж байгаа. Нэг нь одоо генетикээрээ, дээрэс нь одоо өв соёл, зан заршил одоо байгаа одоо амьдарч байгаа улс орон. 3 дугаарт нь гэх юм бол одоо өсөж төрсөн одоо гэр бүл те эцэг их биднийг одоо хүмүүжүүлсэн эмээ өвөөч гэдэм эцэг ихч юм ах ихч одоо энэ эдгээр хүмүүсээрсээ бид нэр бас асар олон программыг одоо аваад ингээ явж идэг. Тэгээ зарим одоо ингээд бодол өөр одоо зуршил тэгээд одоо Америкт бас ингээл өчнөө олон ингээл хэцүү амьдралд өссөн маш олон хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүс нь одоо тэгэл сайтан болцсон өөрийгөө ингээд өөрчлөөд ингээд дэлхийд дахинд ингээд айгуу тийм эерэг одоо давлгаа ингээд давлгуулаад явж байгаа тийм одоо асар олон хүмүүс байгаа. Тэгэхээр ерөөсөө тэр бага насанд одоо тохиолдож болсон янз янзын л одоо хүмүүс ч одоо янз янзын зовлон янз янзын зүйлийг л одоо ингээд туулж өнгөрүүлж байгаа. Тэрийгээ бас одоо хүн бас эмчлэх нь айгуу чухал юм байлээ. Тэгэхгүй одоо тэр нэг одоо зөвлөжин цаашдаа биднийг баг мэдээгүй байхад бидний амьдралыг ингээд удирдаад ингээд явж идэг. Одоо жишээлбэл энгийн жишээ хэлээ л да мэдээж сайхан гэр бүлд өссөн сайн ээж аавын хайрыг одоо хүртэж өссөн хүмүүс зөндөө байгаа. Эсвэргээрээ бас хайр халамж амсаж чадаагүй тий
янз янзын дарамт сэтгэлийн биеийн дарамт те янз янзын одоо хэцүү зүйлүүдийг туулж өссөн тийм хүмүүс ч бас зөндөө байгаа. Тэгээд тэр одоо жишээлбэл нэг одоо траума гэж ярьдэн шүү дээ те бага наснд болсон траума. Тэрийг бид нар бас эмчлэх нь айгуу чухлаа, ойлгох нь айгуу чухлаа. Өөрийнхөө за жишээл хамгийн энгийн жишээ хэлээ л да. Бид нэр ингээд жоохон байхад одоо жишээлбэл зарим эцэг эхчүүд тийм одоо юу гэдэг чинь чи одоо өнхайгүй одоо ухаан муутай техник юм сурдгуу гэдэг юм уу одоо бас хүүхдүүдэд тэгэж бас хилдэг эцэг эхчүүд бас мэрсэл байдаг тийм. Тэгэж хэллээ гэхэд тэр нь одоо ингээд амьдралынхаа туршид нь дагаж яваад байдаг. Тэгээ юм болгон дээр ингээд одоо би одоо тим ирэхгүй дээ. Би одоо угаасаа муу юм чинь. Би одоо ухаан муутай юм чинь. Би одоо арчаагүй юм чинь. Тэхгүй дээ, ингэхгүй дээ гэд тэгдэг тийм өөртөө ингээ гой сайхан зүйл ирэхэд хаалт үүсгэгчдэг тийм бас тал байгаа. Тэгэхээр бид нар тэр одоо тэгээ бас бихтэй бас мэдээж ээж аав эцэг гэхээ буруутгах гэсэн үг огт биш ээ. Яагаад гэвэл бидний эцэг эхчүүд өөртөөхөө бэстэр өөртөөхөө мэддэг аргаар биднийг өсгөж хүмүүжүүлж боожулсан. Бидний эцэг их жишээлбэл одоо түрүү хэлсэн тийм сэтгэлийн дарамттай мах бодийн дарамт ингээ амсуулж ингээ өсгсөн эцэг эхчүүд муу хүндээ одоо хүүхдүүдэд хайрлагуудаа бол огтхонч биш ээ. Тэр бол ерөөсөө бас л уламжлагдаж ирсэн. Тэр эцэг эхчүүд маань бас адилхан тэр эцэг эхчүүд маань эцэг эхчүүд нь яг тийм аргаар хүмүүжүүлж өссөн. Тэрийг ингээ үе уламжлаад ингээ 12 үе ингээ дагаад явцсан энэ одоо циркл энэ одоо юу нэгээд таслагдаагүй тийм одоо хүмүүс ч одоо маш их байгаа амьдрал дээр тэгээд ирсэн байгаа тохиол тэр эцэг эхчүүдийг буруутгаад надад тайргүй байсан юм уу гэдг нь бас юм өрөөсөл хэрэг болчихж байгаа. Яг гэвэл тэр хүмүүс чинь ч гэсэн адилхан одоо тийм аргаар л өссөн байгаа. Тэгээ хүүхдүүдэд хайрладаг, инэрдэг, зааж сургадаг, ивээр харьцдаг, ивээр ярьдаг бас эцэг эхчүүд бас маш их байгаа. Тэгээд одоо юм хийж одоо хүүхдүүдтэйгээ ингээ хийхтэн сайшаадаг, магтдаг тий ийм эцэгчүүд байгаа. Тэгэхээр мэдээж одоо энэ траума буюу хин нэгэн одоо эцэг эхчүүд ч юм уу өөр хүүхдүүдэд ямар нэгэн тийм сөрөг үг хэлэхэд тэр сөрөг үг нь хүүхдүүдийн амьдрал том болоод бүр ингээд нас хүүст гараад бараг 80 60 70 хүрсэн ч гэсэн тэр хүний амьдралд ингээд сөргөөр нөлөөлөж явааддаг. Тэр хүнийг өөрөө бүрэн дүүрэн амьдрахад нь саад болдог гэсэн. Тэгээд түрүүн дахиад хэлсэнчлэн тэр нэгээд нэгэн л одоо эцэг эхчүүд нь тэгээд өсөгч юм чинь эцэг эхчүүдэд буруутглаа гэд одоо олж авах зүйл байхгүй. Гэхдээ нэгэнт одоо тийм амьдралаа байлаа гэд бидний одоо сонголт хүн болгоны сонголт тэрийг өөрөө өөрчлөх, тэрийг өөрөө эргээр болгох. Хамгийн гол нь өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг. Тэгээд өөрчлөлтөө хамгийн ихэнд одоо яг юугаа өөрчлөх вэ гэдг нь айгуу чухал байгаа. Амьдрал би яг өөр дөөрөө тулж ажиллах нь айгуу чухал юм л. Ганцаараа байх нь айгуу чухал. Тийм болохоор ингээд цаг хугацаа байвал ер нь сошиал медиа гэхгүй өөрөө дээр хүн дүгнэлт хийгээд өөрийнхөө амьдрал дээр дүгнэлт хийгээд ингээд яваад тэгээд ямар нэгэн сүрэг надад програм заримдаа ингээд бидний ингээд энэ далд хумсарт ингээд ордог програм бид нэр 7 наст хүртээ бидний орчин тойронд байсан эцэг их багш сургууль хүмүүжүүлж ах トゥ нэрийн хэлсэн үг ингээд бидний далд хумсарт ингээд орчдөг байгаа жоохон байхад тэгээд тэр нь ингээд сөрөөр ингээд нөлөөлөдөж яваад байгаа байхгүй. Яг бол 7 нас гэхэд бид нэр ухамсарт оюун ухамсар нь одоо хөгжөөгөө фильтр дээр хүний хэлсэн үгийг шүүж одоо тэр хүлээж авах тэр одоо чадвар найраахан тогтоогүй байдаг 7 наснаас доош хүүхдүүдэд. Тэгээд ирэхэд тэр хүмүүсийн хэлсэн янз янзын зүйл нь шарах болоод зүрхэн шарах болоод тэгээд зүрхний шарах чинь ер нь хүн өөрийгөө ингээд өвчлүүлээд өөрийгөө зовоогоо тэгээ амьдралаас ингээд амьдралд одоо таны амьдрал жишээлбэл орж ирэх ёстой тэр сайхан зүйлүүд нь бас ингээд
хаагдаад ирдэг. Ерөөсөө бодол бол маш чухал аа. Бодолтой өөрсдийнхээ талаар бид нэр юу бодож гин гэдг нь одоо бүр их чухал байгаа даа. Тэгэхээр та нарт бас ингээд төсгөд коммент хэсэг дээр доор нь бас бичээд хоорондоо бас ингээд өөртөө сэтгэлийг үлдээгээд явах юм бол бас бид нэр бие биенээсээ ингээд суралцах бас боломжтойгоо. Таны хувьд би танаас асуулт асуугаа. Таны хувьд таны яг ямар одоо заншил одоо зуршил тий эсвэл өөрийгөө та одоо ямар нэгэн талаар өөрхөн талаар юу гэж боддог вэ гэдгээ маш сайн цаасан дээр ингээд бичээд би одоо ямар хүн бэ гэдгээ одоо чөлөөтэйгээр ингэж бичээд тэгээ тэрийгээ ингээд энэ одоо зуршил маань миний одоо өөрхөн талаар бодож байгаа бодол аль програмаас ирсэн бэ? Генетикээс орж ирсэн үү? Одоо эсвэл орчноос орж ирсэн үү? Тэгээ хин нэг нь минь намайг жоохон байхад тэгэж хэлдэг байсан үү гэж одоо ингэж бодоод ингээ ухамсарлаа. Тэгээ тэрийг бас ингээ бид нэр бусдаагаа ингээ хуваалцуулаас айгу үр дүнтэй байдаг. Тэгээд нэг сүрэг одоо олон одоо траума бид нар одоо авсан байгаа. Мэдих бид нар өөртөө ч мэдих траума авсан байгаа. Өөртөө ч траума авсан байгаагаа ч мэдээгүй юм явж байгаа бас байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тэрийг нэг одоо тэр сэтгэл хөдлөлч гэдэг юм уу? Яг нэг бодол тэр өөрийнхөө тухай юу гэж бодож байдаг вэ? Жишээлбэл би одоо азгууч гэдэг юм уу? Ямар нэг сөрөг бодол дээр л бас бид нар одоо ажиллах гэж өөрийгөө засч байгаа болохоор би жишээ сөрөг бодлыг хэлж байгаа. Янз янзын бодол дээр ажиллаад тэгээ тэрийгээ эргээр одоо ингэж өөрчлөх хэрэгтэй. За энэ бол ерөөсөө яг л Bob Proctor манай менторын одоо 60 гаруй жил одоо дэлхийд дахин олон хүмүүстэй энэ хувь хүний хөгжлийн талаар ингэж сурсан энэ сургалтын дээр одоо хийлгдэг хамгийн одоо үр дүнтэй одоо дасгалуудын нэг байгаа. Тэгээд энийг одоо бас та нарыг өөрсдөндөө хийгээд үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр сэтгэлдээ бас үлдээгээд хамтдаа бид нэ бас ярилцаад явах юм бол бас илүү одоо багт дотор ороод ингээд яг нэг гимний төлөө нэг юм суралцаад ингээд өөртөөгөө ингээд хөгжүүлээд явбал одоо илүү одоо хурдан одоо хүмүүс дэвшилтэд хөгжиж өөрчлөгддөг гэж угаасаа харагдсан. Би бол энэ Bob Proctor-ийн сургалтанд ингээ олон жил ингээ хичээлээд олон жил ингээд аваад явхад одоо тэр ер нь бол харагцаа ганцаараа ингээ суугаад ингээд өөрийгөө ингээ өөрчлөхөд боломжтой. Гэхдээ бол маш их цаг хугацаа ордог. Тэгээ заримдаа хүмүүс ингээд бууж өгөх бас их тохиолдлууд байдаг. Тийм болохоор ингээд нийтээрээ ингээд багаараа тий бие биентэйгээ ярилцаад хооронд бие бинийгээ дэмжиж ингээд явах юм бол илүү үр дүнтэй бөгөөд хурдан ингээд өөрчлөгддөг байгаа. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.